Би амаржих газар ажиллан хүүхэд их барьдаг байв. Нийл хамтдыг их барин тэднийг шинэ ертөнцид мэдлэхийг харах үнэхээр гайхалтай байдаг байсан ба би энэ ажилдаа их дуртай байсан. Би шөнийн турш ажиллангаа 40 дуудлага авдаг байсан. Нэг өрөө би ажлаа тараад гэрлэг харж байсан юм. Би дуудлага гарах үед байнга ажил дээр очдог байлаа. Гэхдээ тэр орой би дуудлага гарахгүй гэдэгт итгэлтэй байсан. Би кокаин хэрэглэдэг зуршилтай байсан ч энэгээр баг зэрэг бахархдаг хэрэглээд хэдэн жил болсон байсан. Нөхөр маань энэ талаар юу ч мэддэггүй. Тийм учраас л өөрөөрөө бахархдаг байсан. Тэр орой маш их хэмжээгээр хэрэглээ шүдээ хуруунуудаа мэдрэхэ болон ой ухаан маань баларцсан. Би ажлаасаа дуудлага хүлээн авсан ч ихэр хүүхдүүдээр яаралтай хийсвэр хаалгаа хийх хэрэгтэй болсон байсан. Тэгээд би ажил руугаа явсан. Харин гутлаа өмсгөө мартсан байсан. 40 км туулан цагийн дотор очдог газар 1000 км-ийн цаанаас ирсэн мэт утаж очисон. Хагалгааны өрөөнд хүүхдүүдийг их барьж авахад би ерөөсөө өөрийгөө тайчлаагүй. Нэг буруу алхмал бүх зүйлийг баллажуулна. Бурхан оролцохгүй байхын аргагүй нөхцөл үүсээд байв. Би тэдгээр хүүхдийн үхлийн шалтгаан болж болох л байсан. Тухайн үед бүх зүйл миний хяналтаас гарсныг би хүлээн зөвшөөрсөн. Би энэ хөтөлбөрийн дагуу явж байгаад 10 дугаар алхам дээр ирэх үедээ намайг шүүхийг хүсээгүй нөхөртөө би яг одоо хар тамхинаас бүрэн татгалцахыг хүсэж байна гэж хэлэх ёстойгоо ойлгосон юм. Тэгээд хийхийг хүссэн зүйлсээ хийх боломжтой болсон. Энийг хийх нь намайг ихэд айлгаж байсныг та нарт хэлмээр байна. Гэр бүлийнхний минь ихэнх нь намайг донтсон байсныг мдээгүй байсан. Хүмүүс Адрианы донолт бол бусадтай танилцаж нөхөрлөн хүүхдүүдийнхэн төрсөн өдөрт ирэх дуртай байдал гэж боддог байсан. Жинхэнэ Адрианыг хинч мэддэггүй байсан. Би ч мөн жинхэнэ өөрийгөө мэддэггүй байв. Нөхөртөө би хэрхэн энийг хийхээ мэдэхгүй байгаагаа ч хэлсэн. Талархлын өдрөөр би эрүүл ухаантай байж үзээгүй. Одоо бол би хуучин шигэ баймааргүй. Учир нь өмнөгшгөө зүйлсийг мэдэрмээргүй байна л та. Би тэрнийг миний нуруун дээр минь зөөлхөн тогшоод намайг дэмжиж надаар бахархаасаа гэж хүссэн. Гэхдээ тэр тэгээгүй л дээ. Тэр зүгээр л хэлсэнд баярлалаа. Чамайг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн. Чи шувууг толгой дээр чин буух хэсгийг шийдэхгүй ч толгой дээр чин үүрээ засах хэсгийг шийднэ гэсэн үг байдаг. Алхам арга бол шувууг өөрийн засуулахгүй байх талаар юм. Өдөр бүрийн хийх ёстой зүйлдээ хүсэлтэй байн, хариуцлагатай хандаж, зөв хийж байгаагаа баттай мэдэх нь чухал. Тэрхүү хүсэл нь аврагчийн хүслийг биелүүлэх явдал юм. Тэр талархлын баяр миний сонголтынхаа хүчээр эрүүл ухаантай өнгөрүүлсэн анхны талархлын баяр байсан. Амар байсан л та. Амар зүйлсийг би хийж байсан. Хэцүү зүйлсийг би хийж байсан. Тэгээд би донтолтой дахиж үргэлжлүүлээгүй. Миний түүх бол амжилтын түүх.